Ирдэг бүшүүлээд бүгд найрамд хүмүүсд олсыг ихийг сегт ханмын сайжраад дотор бодуулгын батлон үргэлжлүүлсэн онцгой ялбаагчд үүргээ амжилттай гүйцэтгэж ирснийг хэлье. Харааны дэрэгч, эслэгч эдгээр гарав. Устан дэвтэрээс нарын чад 2010 оны 9 сарын 19-ний өдөр дугаар Г783 шалал ба засгийн газрын агентийн хэвлэлтийн тухай хуулийн 8-8-3-5 8-4 Монгол Улсын ерөнхийлөгчийн 2015 оны 181-р зайлгаар батлсан зэргийн залуу журмыг тус уншин бишаахан нэг бүгнээр өмнө судаан улсдаг эвсэн үйлчлэгийн байгууллагын мандаттай эдийн засгийн ажлын амжилттай өргөжлсөн албаас цад болсон байна. Амьдрал бэлгэлсэн үсээр үнсэргэрсэн элхийг зоригтэй манай онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манай онцгойхон энэ цагийн эрлэхийг дайчдаа зоригтэй манай онцгойхон амжилттай гүйцэтгэж их орлоо гэжтэй байлтай. Нэг жилийн хугацаатай нийслэл гүйцэтгэлсэн. Өндөр сэтгэл машин дээр орондоо аргастай эхнэр дээр машин дээр албасаа гэсэн. Албан үүргээ амжилттай гүйцэтгээд Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөж өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирсэн нийт бас инхий сахиулагчид нартай албаагч бүртгэний өмнөөс амжилт цаашдын ажилд эрүүл энхийн инхтүү элэг дэлгэх сайн мөнгөний өсвөсөн өрөө эзэн болсон хамаг Монголын хайртай хөвгүү асан тушаалан амны үнэтэй алдар гавьяан мөнхийн гэрэлтэй санаа зорилгон үргэлж өдрөг саруула Монголын онцгой Бүгд ярьж байгаа юм ер нь мөр зэрэгцээр албааж байгаа албаагчтай гэр амж өгөө гэдэг санаа гараад тэгээд бүгдээрээ дэрэн дээр санаа нэгтээгээд тэгээд адилхан мөр зэрэгцээр албааж байгаа тэгээд амжилтын бас боломжтой юм байгаа тийм асуудал авч ирэх санаа гараад тэгээд тэндээс гарсан санаа тэгээд бидэд 3 өндөө өгсөндөө маш их байна. Олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манай онцгойхон энэ цагийн эрлэхийг дайчдаа элхийг зоригтой манай онцгойхон эгэл олныхон итгэл даврагчдаа эгнэжигдхэн манай онцгойхон Өөр нь сэтгэл өндөр барих баяртай байгаа нэг хэсэг ажиллагаанд оролцоод ирсэн талбаагчдаас баярлалаа гэж хэлье. Тэгээд цаг үеийн нэгдээд гэртээ болгож гисэн баярлалаа гэж хэлье. Одоо хамт албаажсэн найз нөхдөд нийт бүртгэнд баярлалаа гэж